Оюуны эмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк, дэлхийд шалгарсан Монгол ам очир дагнас бизнесийн мэргэжлийн мэдээллийг дэмжив. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хандлага, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын эд зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Сайн бацхан үзэгчтэй, амжилтын эхлэл бизнес нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаар эхлэх гэж байна. За тэгэхээр та бүхэн санаж байгаа бол манай өмнөх дугаарууд бол дандаа голдуу импортын голдуухан зах зээлүүд байсан. За энэ удаад бид нэр Монголдо үйлдвэрлээд за нилээдгүй эсхийн экспортлдог салбар болох ноолуурын бүтээгдэхүүний салбарыг онцолж судлахаар шийдлээ. За тэгэхээр ер нь бол мэдээж манай улс бол ноолуурын бүтээгдэхүүн импортлж хэрэглэдэг улс бол биш. Өөрсдөө үйлдвэрлэн, экспортлон. Тэгэхээр энэ зах зээл дээр яаж ажилт юм бэ? Энэ зах зээлийн боломж юу байгаа юм бэ? Талаар та бүхэнтэйгээ энэ удаагийн дугаараа бэлтгэхээр шийдлээ. Үзэгчтэй үзэг засаа бэлдээд наттай хамтаагаарай. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөөе. Үзэгчтэй тэгэхээр бүгдээрээ Монголын ноолуурын салбарыг ярихын тулд дэлхийн ноолуурын салбараас эхлэх хэрэгтэй байх. За тэгэхээр ноолуурыг бол ер нь Яманаас ч гаргаж авдаг, бас өөр янз янзаас ч гаргаж авдаг гэж байгаа юм. Тэгэхээр Яманы ноолуур бол яг бүх төрлийн ноолуур дотор хамгийн шилдэг нь байдаг учраас Яманы ноолуурын бүтээгдэхүүн одоо хамгийн өндөр үнцэнтэй юм байд юм байна. За тэгэхээр та бүхэн график дээрээс харж байна. Манай Монгол улсын сүүлийн 5 жилийн ноолуур бэлтгэлийн одоо тоо биднэрт байж байна. За тэгэхээр 12 онд 6.3 мянган тонн, 13 онд 7 мянган тонн, 14 онд 7.7 мянган тонн, 15 онд 8 мянган тонн ноолуур бэлтгэсэн байд юм байна манай улс. За тэгэхээр ингээд Яманы ноолуурыг бэлтгэж нийлүүлж дэлхийд гаргаж байгаа энэ зах зээл дээр бол ерөнхийдөө нэг 50 гаруй хувийг нь хятадууд эзэлдэг, 40 орчим хувийг нь монголчууд эзэлдэг, үлдсэн нэг 10% нь Иран болоод нэг бусад жижиг сажиг орнууд хангадаг гэж байгаа юм. Тэгвэл энэ бол түүхийн ноолуурын тухай ярьж штэ. Дэлхийд бэлтгэж байгаа нийт Яманы ноолуурын 40 орчим хувийг нь монголчууд бэлтгэдэг байх нэ. Гэтэл бид нар бэлтгэсэн ноолуурынхаа 78%-ийг угаагаад шууд экспортлждаг юм байна. За 11% нь угаагаад самнаад экспортлдог юм байна. 11%-ийг нь бүтээгдэхүүн болгодог юм байна. Бүтээгдэхүүн болгоод энэнийхээ тодорхой хэсгийг экспортлоод тодорхой хэсэг нь дотоодын зах зээлд нийлүүлэгдэж байгаа. За тэгвэл дотоодын зах зээлд хэдэн хувь нь байдیں۔ Экспорт хэдэн хувь нь гард юм бэ гэж. Тэгэхээр манай ноолуурын бүтээгдэхүүний зах зээлийн одоо экспортод бол 86% нь гардаг, 14% нь бол дотоодын зах зээл дээрээ бүтээгдэхүүн болдог ийм тоо биднэрт байна. За тэгэхээр ноолуур боловсруулах салбар маань одоо энэ яаж боловсруулагдаад байна вэ гэж 30% анх шатны боловсруулалт хийгддэг, 60% гүн боловсруулалт, 10% бус боловсруулалт хийгддэг гэж байна. Тэгэхээр үндсэндээ энэ ноолуурын салбар дээр бол бид нар ноолуураа самнаад авчиж байгаа, за угаачж байгаа, тэгээ самнаад, тэгээ тэрнээсээ утас сэтэр гаргаж байгаамаа. Тэгээ дараа нь бүтээгдэхүүн гардаг. Гэтэл бид нар нийт бий болгосон ноолуурынхаа одоо бараг 90%-ийг нь ноолуур чигээр нь гаргадаг, хувцс болгож гаргахтаа хувцс болж байгаа хэсэг нь 10 гарах нь байд юм байна. За тэгвэл ноолуурын бүтээгдэхүүний салбарт хичнээн доллар одоо бүртгэгдэж явд юм бэ. За энэ удаад бүгдээрээ анх удаага импортын асуудал биш, экспортын асуудал ярих гэж байна. За тэгэхээр 2013 онд 22.3 сая долларын бүтээгдэхүүн экспортлсон байна. Одоо бэлэн хувцсаараа шүү дээ, тийм ээ. Одоо түүхийн ноолуураар биш. За 14 онд 17.4 сая доллар, 15 онд 22.5 сая долларын ноолуурын бүтээгдэхүүн экспортлсон байгаа нь харагдаж байна. За тэгвэл энэ зах зээл одоо манайхан экспортлохдоо аль улс руу их экспортлогдоод байна вэ гэж. За манай ноолуурын бүтээгдэхүүн бэлэн хувцс маань жишээлбэл Их Британи руу 27% гардаг, Франц руу 17%, Япон руу 12%, Солонгос руу 6%, Орос руу 5%, Хятад руу 9%. Гэт орон руу гардаг юм байна. За тэгээ бусад улс орнууд руу 20% нь гардаг гэсэн ийм мэдээлэл байна. За тэгвэл ерөнхийдөө ноолуурын бүтээгдэхүүний салбарт одоо экспортын хэмжээ одоо юу гэдгийг үйлдвэрлэлийн хэмжээ юмнаараа одоо 43% нь
одоо говь компани эзэлж байгаа, Кашмир холдинг 27%, говийн 8%, бусад нь 22% эзэлдэг гэсэн ийм мэдээлэл байна. Гэхдээ ер нь бол ноолуурын бүтээгдэхүүний салбар дээр бол бүгдээрээ ер нь экспортын болоод дотоодын гэж хуваагдаад байгаа. За экспортын зах зээл нь бол илүү тэр ноолуураа түүхийгээр нь ихэнх нь гаргачаад байна. Хувц олгоод гаргаж байгаа хэсэг дээрээ бол ялтчгүй нөгөө манай говь болоод одоо нөгөө томоохон үйлдвэрлэгчид маань гол байр суурийг эзэлдэг нь харагдаж байна. За ингээд үзэгчдээ ноолуурын бүтээгдэхүүний зах зээлийн хэсгийг харлаа. Ер нь түүхийн ноолуурыг гардаг, бэлэн хувцсны маань нэлээд хэсэг нь экспорт нардаг. Манай улсын одоо экспорт нардаг хамгийн чухал бүтээгдэхүүн байдсан байна. Ингээд үзэгч та бүхэнтэйгээ салбарын талаар студийн зочинтой ярилцъя. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ тэгэхээр ноолуурын бүтээгдэхүүний зах зээлийн багтаамжийн талаар мэдээлэл бүгдээрээ сонссон. Одоо тэгэхээр бүгдээрээ энэ бизнесийн салбарын талаар сонирхолтой яриа өрнүүлэхийн тулд энэ салбартаа нэлээд туршлагатай загвар өмсөгч олон улсын супер модель шалгаруулах тэмцээнд оролцоо төрүүлээд ирсэн Монголын загвар өмсөгч бизнесмен инх болт манай студид иржээ. Сайн байна уу та? За сайн байна уу. Тэгээд энэ өдрөнд телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр инх болт бид нар энэ загварын ертөнцийн дотроос ноолуурын бүтээгдэхүүнийг онцолж энэ удаагийн дугаараа бэлдэж байгаа. Тэгээ та бол одоо олон жил загвар өмсөж энэ загварын ертөнцид гадаад дотоодын орнуудад уралдаан тэмцээнд оролцож тийм ээ. Тэгээд өөрөө бас одоо ингээд загварын салбарт бизнес эрхэлдэг хүний хувьд биднэрт энэ дэлхийн загварын чиг хандлага. За тэгээд энэ дотор ноолуурын бүтээгдэхүүний эзлэх байр суурийн талаар нэг мэдээлэл өгч. За тэгээд ер нь л одоо яг энэ fashion industry гэж ярина тий. Одоо энэ одоо хувцас загварын салбар маань л дэлхийд л нэлээд томоохон байр суурь эзэлдэг. Одоо бусад салбаруудын хувьд тий. Ноолуурын бүтээгдэхүүний хувьд ярих юм бол өөрөө бүтээгдэхүүний онцлог гэж бас байна. За энэ л бол мэдээж л тансаг бүтээгдэхүүн, тансаг хэрэглээ гэж бол явдаг. За тэр ч утгаараа бол өртөг их өндөр. За мөн дээрээс нь одоо цаг уурын одоо байршлаас хамаарат л бас тухайн улс орнуудад л борлуулалтын ч гэдэг юм уу тий. Одоо тэр эзлэх байр суурь нь бол харилцан адилгүй бол байдаг. Тэгээд ер нь л яг номер 1 брэнд гэж ярих юм бол одоо Lero Piana гэдэг Италийн бас маш алдартай юм тансаг үнэтэй гэдгээр бас тэгээд загварын хувьд ч гэсэн маш одоо тий загварлаг гэдгээр бол алдартай юм брэнд л бол байдаг. За яг манай Монголын хувьд л одоо хөгжсөөр байна тий. Одоо ингээд багтаамжийн судалгаанаас харахаар зэрэг монголчууд маань Монголд бол дэлхийн түүхийн ноолуурын бэлтгэлийн 40%-ийг бараг дангараа идэг. Харамсалтай нь энэсээ нэг 10-30%-ийг нь л одоо өөрсдөө нийт бүтээсэн ноолуурын 10-30%-ийг эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа шүү. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн болгож дэлхийд гаргахыг гэвэл ямар бүтээгдэхүүнээр гаргах ихний боломж байна гэж харж байна. Одоо жишээ нь ингэж байгаа цаг уурын бүсчлэлээр аваад үзэхэд одоо нэг дулаан орнуудад болвол одоо юу гэдэг нэмэгхэн бас ноолуурын бүтээгдэхүүнүүд л их зарагддаг. Учир нь одоо юу юм гэхэлэр зөвхөн нэг юм хоёр улирал байдаг хэдий ч те маш халуун байдаг хэдий ч кондишн буюу одоо одоо доторх одоо тийм агаарын температур бол маш хөтөн байдаг те. Тийм учраас л одоо нэмэгхэн зүгээр юм цамц ч юм уу те одоо юм ихтэйхэн оролтнууд л их борлуулагддаг. За тэгээд бүсчлэлээр бол одоо жишээ нь Европч гэдэг юм уу ер нь л нөгөө хүүтэрдэг тий орнуудад гэх юм бол одоо ноолуурын бүх бүтээгдэхүүнүүд л санал болгож л болно. За тэгээд энэ дундаа бол болтойг би бас онцлмор санагдтыг тий. За болтойны зах зээл нь өөрөө болохоор одоо Европт ч гэдэг юм уу тий яг борлуулагддаг улсууд бол маш өндөр үнэтэй байдаг. Ер нь л бол одоо дор хаяж нэг $1000 тий. Болтойныхоо одоо материалын одоо холцоосоо шалтгаалаад бас бүр одоо үний одоо хэлбэлзэл дэшээ байх хэмжээний тий. Тийм болохоор бол бид хүн бол одоо яг тэр бүтээгдэхүүнүүд дээрээ бас онцлоод тий олон улсад л санал болгох бас нэг ийм боломжууд л харагдаж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг дэлхийн зах зээл рүү бол томоохон компаниуд маань томоохон брэндүүд үүсгээд ингээ гарах байх. За ингээ манай телевизийг үзэж байгаа, манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдийн хувьд ингээд ноолуурын салбарт ямар бизнес хийвэл ямар эрэлт хэрэгцээ их байдığım бол одоо та нөгөө туршлагатай энэ талд хэрэглэхтэй хүний хувьд миний бодлоор л сервис талдаа бас хөгжүүлвэл илүү зүгээр байд юм байна. Ноолуурын бүтээгдэхүүн өөрөө бол маш онцлог тий үний хувьд болоод одоо материалын хувьд, эдлэгээний хувьд тий маш онцлог бүтээгдэхүүн. Одоо яг 100% байх тусмаа бол бид нар ярьдаг нөгөө шариглах, бөөсрөх гэж ярьдаг тийм одоо механик одоо
тийм юмнууд л бол их гардаг. За тэгээд шаргилж байна, бөөсөрч байна гэдэг нь одоо мэдээж тэрийг одоо цэвэрлэнэ. Тэгт тусам одоо юу гэдэг материал маань бол улам одоо нэмгэрж гин гэсэн үг. За тэр чүүднээс л бол одоо бидний одоо их одоо магадгүй тохооч байт юм уу те. Ингээд амархан цоордог. Тэгээ одоо тэдгэрийг одоо нүхдэг үйлчлэгээч гэдэг юм уу те. Магадгүй одоо костюм, пижак, цамц тэг ингээд тохоо нь ингээд цоороод нэмэрчлээ гэхэд нэг юм хөөрхөн адилхан өнгийн ч юм уу те. Эсвэл нэг арай зөгцөх өнгийн нэг юм хөөрхөн тохоовчос л хийждэг. Тэр нь өөрөө эсэргээрээ бас айгуу гоё стил имиж загварлаг болоод явцдаг те. За мөн дээрэс нь угаах цэвэрлэхтэр бас их асуудлууд үүсдэг те. Тэм учраас одоо энэ сервис талдаа бас жоо хөгжүүлэлт хийгээд те. Явал бас тийм шинэ бизнес байж болох юм уу гэж би совдоо хардаг л та. Зөв. За ингээд ноолуурын бүтээгдэхүүний салбарын талаар маш сонирхолтой яриа өгсөн их бол танд их баярлалаа. За таны бизнест амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ салбарын талаар, салбарын онцлогийн талаар, шинэ боломжийн талаар бүгдээрээ загвар өмсөгч их болттой ярилцлаа. Ингээд нэвтрүүлэг хэрэглэгчийн зан төлөвийн судалгаагаар үргэлжлэх болно. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. Үзэгчдээ тэгэхээр ноолуурын бүтээгдэхүүний маань салбар бол ерөнхийдөө экспортод ихэнх нь гардаг, дотоодын зах зээлд нэг 10% нь байдаг ийм онцлогтой байд юм байна. За тэгэхээр мэдээж хэрэг манай нэвтрүүлэг одоо тэр дэлхийн бусад улс оронд очиод хэрэглэгчийн судалгаа аваад та бүхэнд бэлдэж өгч чадахгүйгээс хойш энэ дотоодын зах зээлийнхээ хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийж дотоодын зах зээл дээр яаж ажиллах боломж байгаа талаар та бүхэнтэйгээ ярилцах болно. За тэгэхээр Монголын маань хэрэглэгчид бол ноолуурын бүтээгдэхүүнийг худалдан авахдаа жилдээ ямар үнийн дүнтэй юм авах урдсан юм төсөв гаргаж яадаг юм бэ гэж асуултаар эхлэе. За тэгэхээр ер нь бол нэг 50,000 төгрөг хүртэлх хэмжээний бараа авчих сонирхолтой хүмүүс бол 15% нь байдаг байх нь байна. За 50-аас 100,000 төгрөгөнд 13%, 100-аас 200,000-д 26%, 200-аас 300,000-д тэгээд 24%, за 300-аас 400,000 10% гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хуу нэг 100-аас 200,000-ын бараа нэг удаадаа очиж авдаг энэ төр гэсэн хүмүүс бол зах зээлийнхээ нийт зах зээлийнхээ нэг 50% байж болохоор байна шүү дээ. Одоо 100-аас 200, 200-аас 300 нийлэхээр зэрэг. За тэгэхээр ямар брендийг монголчууд маань илүү их мундаг гэж үздэг юм бэ? За хэрэглэгч таны одоо хамгийн сайн гэж боддог ноолуурын брэндээ нэрлэеч гэж асуулт байлаа. 57% нь говь, 21% нь гоёо, 8% нь алтай кашмир, тэгээд 2% нь буян кашмир гэх мэтээр ингэж нэрлсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө Монголын зах зээл дээр бол одоо Монголын дотоодынхоо ш тэр экспортынхоо ш тэрийн зах зээл дээр яалтчгүй говь компани маань ингээд тэргүүлээ явж идэг юм байна. Араас нь гоёо ингээд явж идэг байх нэ. Ноолуурын бүтээгдэхүүн авахдаа та хаанаас авах вэ? Нөгөө авдаг цэгийн асуулт байна. Тэгэхээр 40% нь бол тухайн брендийн өөрийн нэрийн барааны дэлгүүрээс очиж авах дуртай байд юм байна. 40% нь бол яг үйлдвэр дээрх нэрийн барааны дэлгүүрээс нь авах сонирхолтой байд юм байна. 8% нь бол улсын их дэлгүүр, 7% нь Улаанбаатар их дэлгүүр гэсэн байдалтай, 2% нь UB Mart гэж дэлгүүрээр нэрлэж байна. Тэгэхээр ноолуурын бүтээгдэхүүнийг худалддаг энэ цэгийн асуудал бол үнэхээр сонирхол татлаа. Одоо энэ томоохон худалдааны төв янз бүрийн юмнуудаар бол явж авдаггүй хүмүүс маань яг үн цэнтэй ийм бүтээгдэхүүн авах гэж байгаа учраас бас яг нөгөө оригинал гэдэг чанарын ботсон ч сонголтыг нь ботсон ч яг гэрээт юм уу эсвэл яг нэрийн дэлгүүрүүд үйлдвэр дээрээс энэ төр очиж авах дуртай байд юм байна. За тэгвэл нөгөө түрүүн зах зээл тэргүүлж байгаа брэндүүдийг гаргасан говь нь 50%-тай, гоёо нь 20%-тай, алтаа 8%-тай гэдэг гарч ирсэн. Тэгвэл тухайн брендийг сонгож байгаа, тухайн брендийг сайн гэж бодож байгаа хүмүүсийн насны бүтцийг харж үзлээ. За тэгэхээр яг уу мэдээж хэрэг зах зээл тэргүүлж байгаараа говь болвол бүх насны ангил дээр давуу байгаа боловч нас ахих тусмаа одоо та бүхэн харж байгаа 25 хүртэл наснд хүмүүс залуучуудын хувьд бол 51% нь говийг 34% нь гоёог гэжсэн болвол нас 26-аас 35 болохоор говь нэмэгдээд 58 болоод гоёо нь 21 болоод явж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол та бүхэн график дээрээс бол говь болвол жоохон нас жоохон ахих тусам хүмүүс сонгож байна. Гоёо болохоор жоохон залуу болох тусмаа гоёо руу хандах нь их байна гэсэн ийм хандлагын брендийн насны бүтцийн хандлагыг харж болж байна. За тэгэхээр ноолуурын бүтээгдэхүүн маань хэрэглэгчийн хувьд бол ерөнхийдөө тийм өдөр тутмын хувьцахээс илүү манай нийт дундаж хэрэглэгчдийн хувьд бол бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хэлбэрхтэй. Өөрөөр хэлбэл үнэтэйхэн юм өөртөө зориулаад нэг сайхан юм авчиа гэсэн юм үед авдаг. Тэгэхээр энэнийг арчилгаа цэвэрлэгээ гэдэг чинь
бас энгийн хувцас арай өөр байд юм байна. За тэгэхээр ноолуурын бүтээгдэхүүнээ та хэрхэн цэвэрлэдэг вэ гэж асууж байгаа. 40% гараар угаадаг гэж байна. 44%. За гэрт ойр хийм цэвэрлэгээд өгдөг гэдэг хүмүүс нь 28%. Угаалгын машинд тусгай тохиргоогоор нь угаадаг хүмүүс 19%-тай. За үйлдвэрийн дэргэдэх зориултын цэвэрлэгээр цэвэрлүүлдэг 9% байна. Тэгэхээр ер нь бол нэлээд тийм гантаа сайхан угааж хэрэглэх, удаан хэрэглэх юм уу та. Дээр нь ноолуурын бүтээгдэхүүн бол өөрөө бас тийм маш эмзэг тийм ээ хэрэглээний ийм горим их шаарддаг ийм чамин тансаг бүтээгдэхүүн байгаа. За энэ маань саяын тэр яаж цэвэрлэдэг маань орлоготойгоо хэрхэн хамаарч байна вэ гэхээр орлого буурах тусам гараар угаадаг, дээшлэх тусам гэрт ойр хийм цэвэрлэгээр одоо жишээлбэл орлого өндөртэй болоод ирэх тусам одоо тэр гэрт ойр хийм цэвэрлэгэнд цэвэрлүүлдэгэ гэсэн хүмүүсийн хэмжээ нь ихсээд байгааг та бүхэн харж байгаа. За тэгэхээр ноолуурын бүтээгдэхүүнийг талаар мэдээллийг хаанаас авдсан бэ? 47% телевизийн реклам, 22% найз нөхдийн нөлөө, 17% интернет, Facebook, 6% сонин сэтгүүл, 5% дэлгүүрийн удирдагчаас гэсэн байна. За тэгэхээр дотоодын ноолуурын бүтээгдэхүүний зах зээл дээр бол одоо энэ арчилгаа цэвэрлэгээ бас их чухал байх нь байна. За ер нь бол яг тухайн брендийн ийм талбар руу яг дэлгүүр дээрээс нь очиж авах, үйлдвэр дээрээс нь очиж авах ийм хандлага их байдаг байх нь шүү. Энэгээрээ их онцлогтой ийм зах зээл байна. За тухайн брэнд сонгохдоо тавьдаг шалгуур хэд чинь өргөн сонголттой байх нь 34%, дизайн сайтай байх нь 18%, чанартай байх нь 15% гэх мэтэр сонголт дизайн их чухал болоод байна. Тийм учраас одоо бүгдээрээ тухайн энэ зах зээл дээр тэргүүлэгч компани бизнесийн туршлагыг одоо та бүхэнтэй хуваалцсан. Бүгдээрээ бизнесийн зочинтой уулзцгаая. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За тэгэхээр ноолуурын бүтээгдэхүүний зах зээлээр бэлдэж байгаа энэ удаагийн дугаарыг маань зах зээлийн тэргүүлэгч туршлага хуваалцах зочноор говь үцэд компани дотоод худалдаа ирсэн захирал Будгүй өргөдөн оролцож байна. Сайн байна та? Сайн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр Будгүй захирлаа ерөнхийдөө та тэр яриагаа одоо нэгэн ноолуурын зах зээл дээр ажиллаж байгаа компани талаар ярьж байгаа учраас салбарын нөхцөл байдлын талаар ярьж байгаа. Салбарын нөхцөл байдлын талаар гэвэл ер нь бол ноолуурын бүтээгдэхүүн бол одоо яг манай Монгол улс бол дэлхийн ноолуурын зах зээлийн 40%-ийг ноолуурыг гаргадаг байгаа. Ер нь бол энэ бол маш том боломж. Тэгээд яг энэхүү ноолуурын бүтээгдэхүүнийг ер нь бол говь вебсайт компани бол яг хамгийн ихний бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн болгодог цор ганц үйлдвэр. Монголд бол одоо манахаас өөр хамгийн одоо юу гэдэг ямааны яг ноолуурыг дөнгөж ингэ самнаад одоо тэрийг хялгас ялгаад за тэрийг нь угаах те eerх утас болгох тэгээд ингээд бүх шат амжилгаар 10 хэдэн төрлийн шат амжилгаар гаргаад эцсийн бүтээгдэхүүн болгох компани бол зөвхөн говь компани байгаа. За говь компани гэх юм бол 1981 онд үүсгэн байгуулагдсан. 2007 онд бол хувьчлагдсан. Тэгээд бол одоо ер нь бол хамгийн Монголдо одоо тэргүүлэх хамгийн том компани байна да. Ноолуурын салбар дээр. Нэг ийм сонирхолтой асуулт байгаа юм л да. Урд нь бол урдны зочдоос би бол одоо та анх эхэлжсэнээс өдний хүртэл яаж ийм амжилтанд төрвэ гэж говийн тухайд бол өөр асуулт тийм. Анхнаасаа л одоо хамгийн эхлээд нуулсан байсан тийм. Тэгэл одоо болтол ягаад энэ тэргүүлэгч байр суурь алдахгүй байгаа энэ маркетингийн одоо ямар арга хэрэгсэл нууц артна. За энэ дээр болохоор яг уу манай бараа бүтээгдэхүүнд бол бүр сегмент бүр дээр байрч чадсан байдаг. За тухайлах юм бол яг одоо массын зах зээл гэх юм уу да тийм. Монгол хүн болгон малгай болон оролт бэлээ өмсдөг. Энэ зах зээл дээр бол бид нар масс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг малгай оролт цамц одоо дотор өмүүдийг бол үйлдвэрлээд тэр бол одоо Монголын зах зээлд хамгийн амтхан байлгаж чаддаг. Тэгвэл дундаж орлоготой хүмүүсүүдэд яг энэ ноолуурын хувцастай тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг яг тэр хүмүүсүүд зориулсан загваруудыг гаргадаг. За тэгээ жилд одоо зуны загвар, SS болон Fall Winter гэдэг хоёр төрлийн загвар гаргадаг. Эдгээр загваруудаар одоо яг сегмент бүр дээр байршдаг. За ирээдүйд бид нар одоо энэ үйл ажиллагаа маркетингийн үйл ажиллагаа улам нарийн болгоод одоо яг 11 сарын 1 гэхэд бид нар шинэ брэндээ гаргах гэж байна. Энэ бол бүр говь компани бүр дэлхийн зах зээл рүү гаргадаг шинэ брэнд гарна. Тэр брэндийнхаа яг нэр энтрийг одоохондоо бол нууцлаа. Тун утахгүй говь компани бол бүр өндөр зэрэглэлийн хамгийн тансаг ноолуурын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өрсөлдөх тэр бүтээгдэхүүнийг гаргана. Энэ л бол одоо бидний нууц гэх юм уу да. Гэтэл бол нууц гэдэг байх те. Ер нь бол яг нэг сегмент бүр дээр зөв бодлого, зөв байршихын л ач холбогдолоор компани бол тэргүүлэгч байр сууриал эзэлдэг гэж боддог. Ер нь 2008 оноос хойш бол одоо баг 3 дахь дизайнертай хамтарч ажиллаж байна. Одоо яг энэ хилээд байгаа хай зэрэглэлийн юун дээр бол Италийн дэлхийд 10 топ 10-д зогсдог нэг дизайнер хүнтэй бид нэр харьцаж байгаа. Тэр хүн бол одоо яг говь компанитай хамтраад энэ брендийг
гаргана тийм. Тэгээ одоо яг сүүлийн үед бид нэр одоо маркетингийн талаар одоо жоохон дэлгэрэнгүүлээд ярих юм бол борлуулалт маркетинг дээр ярих юм бол болтон дээр маш их анхаарч байна. Ер нь бол Монгол бол дэлхийн зах зээл юу гэдэг уул уурхай нүүрс гэдгээр аягүй танигдсан байдаг. Говь компани бол одоо нэг ойрын 2-3 жилийн дотор одоо бидний мөрөөдлөөр бол 2018 он гэхэд бол Монгол гэдэг улсыг сонсоход бол ноолрон болтой гэдгээр ойлгогдохыг хичээж байгаа. 100% ноолрон болтой. Тэгэхээр энэ боломж бол манай говь цэд компанид бол асар их том боломж байна. Энэ бүтээгдэхүүнийг бол дэлхийн зах зээл рүү бид нэр гаргахад маш их боломж байдаг. За тухайлах юм бол 2007 онд ердөө 30 шиг болтой борлуулж исэн байдаг. Өнгөрсөн 2015 онд бид нар 100000 шиг болтой борлуулаад 330 дахин өсөж чадсан байдаг. Одоо энийг бид нар бол ойрын 2-3 жилийн дотор бол 100,000 болтой борлуулах одоо зорилт тавиад бас л нөгөө сегментээр нь бас тодорхойлцсон байгаа. Ер нь бол дундаас дээш орлоготой хүмүүст бол бид нар бол 599,000-аас нэг 899,000 хооронд үн тавьсан. За тэгээ хоёр талт болтой маань бол арай өндөр зэрэглэх буюу сая 180,000 төгрөгийн үнэтэй байдаг. За тэгэн гол нөгөө нэг эсрэгээрээ хямдхан болтой бас те үнээр авах болтой авах тийм залуучууд сегмент бол байгаа зах зээл. Энэ дээр бид нар бол тормны болтойг тэмээний тормоор хийсэн болтойг гэж байгаа. Тэгэхээр хэрэглэгч маань ер нь бол залуучууд мэднэ. Монголын залуучууд өнөөдөр дандаа туркийн болтой маш их хэрэглэж байгаа. Турк болтой бол яадаг гэхээр одоо юу гэдэг нэгдүгээрт импортоор нь Монголоос мөнгө гарч ийн. За тэгээд дээрээс нь чанар, стандарт, хүний бие суулт те. Тэр бүгд бол ер нь бол жоо асуултын тэмдэг байдаг. Яаж хаанаас гарал үүсэл мэддэхгүй. Говь компани бол ердөө 398,000 төгрөгөөр залуучуудад буюу энэ оюутан залуус зориулсан тормны болтойг үйлдвэрлэж байгаа. Энэ маань нөгөө сегмент бүр дээр манай болтой байрлаж байна. Энэ бол яг дотоодын зах зээл те. Хамгийн гол одоо бид нэр амбиц тавьж байгаа юу бол дэлхийн зах зээл. Монголдо яг бид нар монголчууд маань ингээд үндснийхээ үйлдвэрлэлээр ингээд хийсэн бүтээгдэхүүнийг Монголдо 599,000 за 600 багч $300 худалдаж авч байна. Энэ бол одоо монгол хүн болж төрсний хамгийн том атцтай гавья. Дэлхийн зах зээл дээр бол хамгийн хямдхан болтой $3,000 эхлээд $10,000 үнэтэй байдаг. Одоо Max Mara, Loro Piana зэрэг болтойнор бол маш үнэтэй байдаг. Гэхдээ говь компаниудаар тийм зэрэглэлийн хэмжээний чанар, стандарт. За тэгээд дээрэс нь хамгийн мундаг тэр дизайнерыг энэ дизайн дээр нь ажиллуулж байгаа. Ийм онцлогтой. Ер нь бол нуулгүй хэлэхэд дэлхийн том брендинг компаниар хавар яг л говь компанитай ажиллах тэр ноолрыг одоо нөгөө хинтээ аймагаас ч юм авах гад ирдэг баг. Тэгэхээр манай монголчууд бид бол үнэхээр азтай. Энэ том давуу талыг монгол хүн, монгол компани гаргана. Тэгжээж дэлхийн зах зээл дээр 2018 он гэхэд Монгол гэж сонсоход 100% ноолроор дэлхийд номер 1 гэдэг тэр имижийг л бүрдүүлэх гэж байна да. За маш сонирхолтой байлаа. Ялангуяа тэр маркетингийн дэлхийн хэмжээний брендинг чанарыг монгол хүн болж төрсөндөө би бол одоо хамгийн ямдаар авч яадаг тий. Энийг харин зарим хүмүүс бас жоо ойлгохгүй л юм шиг байна. Тийм байна. Үнэхээр маш сайхан зорилттой ажиллаж байгаа байна. Говь цэд компанид амжилт хүсье. Дэлхийн зах зээлд Монголын нэрийг тахалж яваарай. За баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр нэвтрүүлэг студиэс үгэлэх болоо. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ ноолуурын бүтээгдэхүүний зах зээлээр хийж байгаа ил маань энэ дүрээд өндөрлөх гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө ноолуурын бүтээгдэхүүний зах зээл маань өөрөө бол их гоё. Дотооддоо үйлдвэрлээд экспортод гардаг, дотоодынхаа зах зээлийг хангадаг ийм онцлогтой. За энэ талбар дээр хамгийн одоо урт удаан хугацаанд ажиллаж байгаа говь компани маань одоо хүртэл тэргүүлэх байр суурь алдалгүй ингээд тэргүүлээ явж байгаа юм байна. За ингээ гоёо болон бусад брэндүүд маань загвар дизайнераа бас ялгараад хэрэглэгчтэй татаад ингээ явж байгаа юм байна. За тэгээ хэрэглэгчийн судалгаанаас харахаар зэрэг ер нь заавалчгүй нэрийнхэн дэлгүүр дээрээс тэр үйлдвэрийн дэлгүүрээс нь өргөн сонголттойгоор авах юм сонирхолтой байдсан байна. За тэгэхээр ерөнхийдөө нэвтрүүлгийг өндөрлөхөд та бүхэндээ би бас нэг юм зах зээлийн юм санаа өгдөг. За тэгэхээр энэ удаад би бол та бүхнийг ноолуурын бүтээгдэхүүн хийгээч гэж хэлмээргүй санагдаж байна. Яа тэгвэл Монголд одоо ноолуураа угаагаас самнаад утас ирдэг одоо ганц үйлдвэрлэл одоо говь биш шүү дээ. Одоо 130 гаруй ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрүүд байгаа гэдэг боловч бүгдээрээ одоо говьоос очиж утсаа авдаг багч байна. Манай нийт бэлтгэгдсэн ноолуурын 90 гаруй хувь нь одоо экспортод гараа авчдаг очны түүхийгээрээ. Тэгэхээр ер нь бол би та бүхэнд бизнесийн салбар дээр хийе гэвэл энэ ноолуурыг боловсруулах, тэгээд гүйцэд нь боловсруулад утас ирэх бизнес байвал ямар юм бэ гэж нэгдүгürt бодож байна. Энэ бол мэдээж хэрэг томхон хөрөнгө оруулалт бол шаардагдах байх.
Гэхдээ олон үйлдвэрүүдийг та утсаараа хангах юм боломж байж гэн. Говь хичнээн үйлдвэрлээд байгаа боловч чинь ихэнх нь бас гараад байдаг. Ийм байна. За цэвэрлэгээ арчилгааны тухайн асуудал байна. Хүмүүс их хэмзэг одоо ханддаг болчихсон. Энэ дээр нь та бүхэн одоо юу гэдэг гэрээс нь авч тусгай цэвэрлэгээр цэвэрлжээд зас жанцлаад авчираад өгдөг бол бас нэг гоё бизнесийн боломж харагдаж байна. Ингээд үзэгч танд ингээд ноолуурын бүтээгдэхүүний салбар маань сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Ингээд та энэ салбарт утас ярих эсвэл гэрээс нь авч цэвэрлдэг ч юм уу ийм сонин содон шинэ бизнесүүдийг хийхийг хүсчээвэл одоо манай Capital Bank таныг дэмжихэд бэлэн байгаа. За ингээд манай нэвтрүүлгийг очир дагнсан ивент итгэж байгаа. Таны бизнес одтой байх болтугай.